Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол хар хоримдох Христийн шашны нэг урсгал гэсэн бас сонирхолтой сэдвээр ярилцах юм байна. Энэ дугаарыг хамтран ажигчаар хэм тухайлаг сонголт The World Game за болгон таны аялыг бид дурлая. A-Star Mongolia хамт олон маань ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг маань NTV болоо Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд төргий үзэг сонсогч та бүхэндээ одоо яг энэ өдрийн мэндийг хүргье. За өмнөх дугаард бол хоёулаа Хар хором хотын хааны ордны тухай хааны ордон яг хаана байх боломжтой вэ? Эрдэнэзүү хийдийн гадна талын хэрмийн гадна талд болон дотор талд хийсэн судалгааны үр дүнгуудээс ер нь Хар хором хотын тийм бэхлэлт хэрэм гарч ирсэн олцсон үүнээс гадна хааны ордон яг Эрдэнэзүү дотроо байх магадлал өндөртэй гэсэн судлаачдын таамгийг дэвшүүлсэн энэ яриануудын тухай ярьсан байгаа. За үүнээс гадна ер нь Хар хором хотын судалгаа ер нь цаашаа үргэлжилсээр л байгаа. За энэ судалгаа маань бол ер нь Монгол Германы хамтарсан экспедицтэй 2006-2007 онуудад болон 2009 оны хооронд яг Хар хором хотын хойд хэсэгт урд өмнөх судлаачдын судалгааны бүтээлдээ ер нь бага судлагдсан. Хар хором хотын судалгаа ер нь 100 гаруй жил үргэлжилжлээ 1933 онд малцнаас хойшоогоо гэж бодох юм бол бараг 80 орчим жил явчлаа. Энэ хугацаанд ер нь энэ тэнд маш олон тест малтлгууд, томоохон малтлгууд судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Тэгтэл яг тэр хойд хэсэгт нь бол яг Хар хоромны экспедиц бол зорж очиж байгаа зориод нэг газрыг сонгож аваад малтлага хийсэн. Яагаад тэгж зорих болсон шалтгаан нь болохоор энэ нэвтрүүлгийн учрыг хамгийн сүүлийн хэсэгт ингээ тайлбарлах юм. За тэгээд яг ингээ онцгойлон авч үзсэн одоо шалтгаан нь бол яг ингээд нэвтрүүлгийн эцээр тайлбарлагдсан шүү дээ. Тэгээд бид бол яг өнөөдрийн дугаарт бол шинжлэх ухааны академийн археологийн хөрөлн дундад зууны одоо сектор гэж байдаг тэнхэм дундад зууны секторын эрдэм шинжилгээний ажилтан доктор Батбаяр гэдэг хүний Хар хоромын Нестрон шашны арт дурсгал Хар хоромын Нестрон шашны дурсгалын археологийн судалгаа гэдэг энэ одоо судалгааны бүтээлийн тухай ярих юм. За тэгээ бид нэг харахад бол энэ бол зүгээр нэг ном юм шиг харагдж байгаа юм шиг байх болно. Гэвтэл энэ бол яг тухайн энэ судлаач хүнийхээ бол 20 гаруй жилийн судалгааны үр дүн баггүй 20 орчим жилийн. Ягаад вэ гэхээр Батбаяр гэдэг доктор хүн бол яг энэ номыг бичгтээ энэ судалгааг ингээд судалгааны арт гарахтаа ямар одоо үйл явдлуудыг даван туулсан бэ гэдгийг бол би маш сайн мэдж байгаа юм. Юу гэхээр яг л нөгөө дөнгөж буудаг нь ханхалсан археологч болсон яг энэ үедээ бол Хар хором хотын маллах судалгаанд оролцож эхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар. За тэгээд ингээд тэр төгснөөсөө хойш одоо бол доктор, судлаач, Монгол Германы одоо шинжлэх ухааны хамтарсан одоо археологийн сурвалжлагч гишүүн. Гэтэл одоо ингэж судалгаагаа өргөжүүлж чадсан ийм судлаач хүн байгаа юм. За тэгээд энэ судалгааны үр дүн нь бол мэдээж хотын судалгаа бол нэг хүний одоо ингээд насан туршийнхаа амьдралыг зарцуулдаг зориулдаг ийм судалгаа байдгаа гэж өмнөх дугааруудад ярьж ирсэн. Яг үүнтэй адилхан ер нь бүхэл цаг үе одоо нэг одоо малтлага болон нөгөө малтлагууд гэхдээ зөвхөн Хар хором хотын малтлаганд үргэлжилж байгаа бөгөөд одоо Монгол Германы хамтарсан экспедиц бас хар болгосонд малтлага хийж байгаа юм. За ингээд энэтэй холбоотойгоор яг энэ өнөөдрийн судалгаанд одоо яригдах сэдв маань юу вэ гэхлээр Хар хором хотын хойд хэсэгт ер нь нэг юм онцгой бүс байгаа байхгүй. За энийг болохоор яг тэр зурган дээр улаанаар ингээд үрсэлсэн тэр хэсгийг та одоо ингээд сонсогч нар маань ингээд ажиглаараа. Энэ бол яасан бэ гэхлээр яг хотын хойд хаалганаас шүү дээ хойд хаалганаас 150 орчим метрийн ийм зайтай хотын яг гол уулзуур гэж байгаа. За энэ гол уулзуурын гудамжнаас зүүн хойд зүгт хагас километрийн зайтай байрлаж байгаа байхгүй. За тэгээ энд бол нэг юм онцгой бас нэг юм барилга байгууламж гадуураа бас хэрэмтэй. Хэрэм нь болохоор ингээд урт хэсгээрээ болохоор 140 м, өргөн хэсгээрээ 70 м байхгүй. За тэгээ энийг бас 2021 онд хэрэмнийхэн малтлах судалгааг хийсэн байдаг. За энэ бичлэнгээр 2006, 2007, 2009, 2021 онуудад иймэрхүү судалгаа хийсний үр дүнд өнөөдрийн энэ саяны доктор Батбаяр угаан номны одоо ингээд өнөөдрийн бидний ишилж ярих одоо гол сэдв судалгааны бүтээл маань бий болсон юм. За тэгэхээр энийг ингээд бодоод үзэх юм бол өөр нөхцөл том ажил байгаа даа За энэ хүү судалгаа нэгдүгээрт хэдэн жил үргэлжлэв, хэдэн хүн ажиллав гэх мэтлэнгээр ингээд яриад үзэх юм бол маш олон жилүүдийг зарцуулсан байгаа. За яг үүнтэй адилхан миний хувьд бол энэ сэдвийг ярьж байгаад их баяртай байна. Учир нь бол 2006-аас 2007 оны хооронд одоо Батбаяр ахыг яг ингээд бит хоёр яг энд ингээд цуг хамт ажиллаж исэн. Хар хорны одоо ингээд нутгийн залуустаа яг бит хоёрыг ингээд сонгож ажиллаж исэн талбай байгаа юм. Тэгээ энийг бол яг анханасаа яг Монгол Германы хамтарсан экспедиц сонгох болсон шалтгаан нь бол
яг энэ дээр бол одоо Рубрукийн тэмдэглэлд байсан те хотын баруун хойд зүгт одоо зүүн хойд зүгт те ийм Христийн шашны нэг сүм байна гэсэн мэдээлэл байсан. За энэ мэдээллийг нэгдүгээрт нягтлах. За тэгээд тэр ойр орчмын малчлах судалгаа хийж үзсэн дээр бол анханасаа энэ судалгаа болвол доктор Батбаяргаа зориулсан судалгаа байсан байгаа байхгүй юу. Учир нь юу вэ гэхээр энд анх судалгаа хийж ахтал Батбаяр ахад зориулаад те за одоо энэ малчлах судалгааг чи яг өөрөө хариуцж хийнэ. За өөрөө хариуцж хийхээс гадна энийг дараагийнхаа судалгааныхаа үр дүнгууд болгож хэвлүүлж явна. Ингэснийхаа дараа тэр доктороо хамгаалах те эрдэм шинжилгээний одоо зэрэгэ хамгаалахад ингэж хэрэг болно гэдэг энэ янзаар ингэж хэлсэн байгаа юм. За тэгээ энэ малчлагыг чи мэдээж бөөнөрөө те ингээд хар ормын одоо нутгийн ажилчид гэж байдаг. Дээрэс Монгол Германы хамтарсан экспедицийн Германы талын археологчд те энэ малчлах судалгаанд явж байгаа штэ. За тэгээ жил болгон болвол нэг 50-60 хоног энд ингээд судалгаа хийж байгаа. За судалгааны үр дүнд бол мэдээж маш олон жил үргэлжилсэн. Энэ үргэлжлэх хугацаанд болвол маш сайн үр дүнгууд гарсан байгаа. Тэр үр дүнгууд нь бол нэлээд сонирхолтой гэсэн үг. За тэгээд хамгийн гол чухал зүйл бол хоц өөрний судалгаанд бол он цаг тогтоох тий. Тэгэхээр энэ он цаг тогтоосон чинь нийтийн тооллын өмнөх 1162 он Чингис хааны төрсөдөр байгаас тий. Түүнээс одоо хамгийн эртнийх нь байгаа байхгүй юу. За хамгийн хожим үе нь болохоор 1287 тэгээ сүүлд нь судлаачдын тэмдэглэснээр бол 1380 он гэж гарч ирж байгаа юм л да. За тэгээ энэ бүхнийг харьцуулаад үзэх юм бол энэ цагийг бол ийм 6 7 өөр ийм дээжнээс те он цаг тогтоож болох ийм дээжнээс авсан. За гэтэл яг энэ нөгөө нэг судалгааны үр дүн нэг сонин гарч иж байгаа юм л да. Юу гэхэлэр энд хоёр янзын цаг хугацаа гарч ирсэн. Нэгдүгээр болохоор 1220 оноос хойшоогоо тий 1200 одоо 50-ад оны үйл явдлууд цаг хугацаанд холбогдох тий материалууд үүнээс гадна 1280-аас 1300 одоо тий 80 оны хоорондох жишээлбэл одоо Юан гүрний үеийн он цаг гэж гарч иж байгаа байхгүй. За тэгээ энэ хоёр өөр янзын цаг гарч ирж байна гэдэг чинь судалгааг одоо нэг юм ямар сони юм бэ те нэг хотын малтлаг малтаадсан чинь хоёр өөр цаг хугацаатай юмнууд ингээд адилхан гарч ирдэг хоёр дурсгалаас нь арай өмнөх үеийн 4-өөс нь арай хожуу их гэдэг ч юм уу те ингэж гарч ирээдсэн. За үүнээс гадна бас нэг малтлахын хамгийн сонирхолтой олдруудын нэг нь болохоор те энэ судлаачдын хувьд бол нэлээд олзуурхштай олдор бол нэг дор бөөнөр нь тавьсан өхрийн тугалмаа ивэр юм. За ингээ өхрийн тугалмаа ивэр те тэгэхээр энэ ивэр шүтэх заншил бэлэгдэл те ер нь түүнтэй холбоотой шүтлэг бишрэл гэх юм бол нэлээд олон байна л да. Ялангуяа тэр хүрэл зэвсгийн үеэс хойшоогоо тэр буган чулуун хөшөө бугын тэр ивэрийг тэр загварчлан байдлаар дүрслэх те эсвэл одоо ингээл эртний булш оршуулганд бол бугын иврээр газар зурах гэдэг ч юм уу. Энэ мэтлэнгээр яг би Монголын түүхээс ярьж байгаа те. Энэ мэтлэнгээр яваад байгаа юм бол нэг хүннүгийн засаг захиргааны нэгжинд бол 10 эвертэн ван, 4 одоо хитийцэн эвертэн ван, 6 эвертэн ван гих мэтлэнгээр эверт вангууд байгаад байдаг. За энэ мэтлэнгээр ер нь эвэр гэдэг зүйл бол те ингээ яваад байгаа юм. Гэтэл энэ барилга маань өөрөө маш сонирхолтой юм байгаа байхгүй юу? Юу гэхээр сая тэр нэг хар орны экспедиц хамгийн анх Рубрукийн мэдээнд тулгуурлаад тэнд нэг Христийн шашны сүм байх ёстой те. За энэ сүм байх магадлалтайг малтаад үзсэн. За тэгвэл энэ малчлагаар бол хоёр өөр цаг хугацаа гарч ирж байна гэдэг нь хоёр өөр янзын барилга энд байсан гэсэн үг байхгүй юу? Эхний үед нь арай өөр, дараа нь болохоор арай өөр одоо ингээ те хоёр өөр төрлийн барилга байж тарах гэдэг юм. Цаг хугацаа нь бол зөв юм байна. Харин одоо тухайн өөр цаг үеийн барилгууд байсан юм байна гэсэн юм байна те. За тэгэнгუут яасан бэ гэхэлэр энд бол нэгдүгээрт яг тэр нэг хамгийн анхны таамаглалаар бол Христийн шашны те нэг юм сүм хийд байх гадаага тэгвэл тэр олон эвэр өөрөө яг түүх сурвалжийн мэдээнд те ер нь бол тэр Христийн шашинд яг ямархуу бэлэгдлийг агуулт юм бэ гэдэг зүйлийг би бас өнөөдөр бас нэлээд юу яалаа судлах гэж үзлээ. Тэгээд маш олон хүнээс маш олон мэдээлэл авлаа. Яг үнэнгээ хэлэхэд би нөгөө нэг энэ талаар бол бас те ингээд судлаачийн маань одоо ингээд бичсэн өөрийнх нь судалгааны үр дүнгууд байгаа. Гэхдээ би яг ингээд Христийн шашинд итгэдэг хүмүүс яг юу гэж үздэг юм бол гэдгийг бас нэг давхар ингээд сонирхож үзсэн. За тэгээд ер нь бол яг одоо бол доктор Батбаяргаан те Библийн одоо хуучин гэрээний те дуулал хэмээх энэ бүлгэн гэж байгаа байхгүй юу? 18-ийн 2 дугаар зүйлд ингэж бичсэн байт юм байна л да Библиэд. Эзэн бол миний хад, миний аврагч, миний бурхан, миний хорогддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ нэг дуулалд бол тэр нэг эвэр гэдэг нэг үг гарч ирээд байна тий. Миний эвэр гэж яг үгс үгүй бас тий. Миний авралын эвэр гэж байгаа сте. За яг тухайн одоо яг Библийн тий одоо хуучин гэрээний 75-ын
4-5 дугаар гэж байгаа байхгүй 5 дугаар хуудасны 10 дугаар зүйл юм шиг байна. За би болвол те би бардамнагчд бүү бардамна. Хорон муу хүнд эврээ бүү өрг. Эврээ өндөр дүрэг. Библи сударт эврийн тухай ингээд те ингээд үзээд байх юм бол маш олон ингээд баримтууд байт юм байна л да. За тэгээд эвэр гэдэг зүйл маань бол яг Библи буюу Христийн шашинд бол тэр тахилын ширийг бол эврээ зассан байдаг. За тэгээд тэр эврээ заснаас гадна өнөөдөр бол манай яг алтан гишүүн одоо бас нэг бүсгүй яг энэ талаар аягүй сайн мэдээлэл өгсөн. За эврээр засахаас гадна яг тэр тахилын ширээн дээр бол тэр эврүүдийг те ер нь бол ингээд цуснд гэж боддог юм л те. За тэрнийхээ дараа тэр бүх одоо ингээд арсанд нь боогоод зан үйл хийснийхаа дараа тэр байгууламжаасаа гаргаад гэж байгаа аахгүй гадаа нь гаргаад шатаад юмаа гэсэн байсан. Нөгөө муу үйлийг яана гэдэг шиг тий. Би таныг сонсонготой нөгөө эдийн ундаагаал тэр эврэндээ хийх юм байна гэж бодсон чинь биш шал өөр юм болоо. Шал өөр юм болоо явж байгаа аахгүй. За тэгээ энэ мэтлэнгээр ерөнхийдөө болвол тий яг иймэрхүү маягаар Христийн шашинд ер нь Библиэд нь өөрт нь бол эврийн талаар бол гээд маш олон баримтууд байгаа аахгүй. За тэгээ энэ нь бол энэ цаагаараа болвол би бол яг нэг түүхтэй холбоод үзэх юм бол энэ эрх мэдлийг илэрхийлээд байгаа юм болов. Яг л хүмүүд эвертэн ван гэж яриад байдаг. Гэтэл бас эртний Европ, Грек те энэ зүйлүүд чинь хуйган дээр ингээд нэг эвэр байгаад байдаг. Эртний Вайкингчууд төр ч гэсэн ингээл те эвэр ингэж гаргаж яриад байдаг. Тэгэхээр энэ магадгүй нэг юм эрх мэдлийн тухай илэрхийлээд байгаа юм болов гэж бодсон чинь Христийн шашинд бол эрх мэдэл гэж байхгүй. Хамгийн дээд эрх мэдэл бол Бурхан өөрөө юм аа. За тэгээд тэр битгий хэл Бурхан тэр эвэр гэдэг зүйлийг те одоо ингээд нөгөө эрх мэдэлтэй ингээд ашиглаж байгааг үзэх юм бол одоо гэж юу яахгүй гэж байгаа байхгүй. Таашаахгүй л гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Зүгээр тухайн одоо нөгөө нэг эвэртэй амтнаар те ингэж нөгөө өргөл барьц өгдөг. Тэр амтны одоо цусаар дамжаад тахил өргөж байгаа шүү дээ. Цусаар дамжаад одоо тэр хүний одоо хамаг гим нүглийг тэг ингээ уучлах ийм процесс үйл явдал явж байгаа юм гэж. Гэтэл энэ дээр бол яг тэр олон эвэр гараад ирэхэд бол одоо энэ судалгааны одоо тий доктор Батбаяр болон одоо бичсэн тухай үед тий маш гайхажсэн байхгүй. За гэтэл энэ тогломоо эвэртэн бол Библи сударт бол тий ингээ олон янзаар гарч ирж байгаа нь бол энэ магадгүй тэр нэг Христийн шашны тий одоо энэ ямар урсгалынх юм бол гэдэг ч юм уу ямар одоо тий Христийн шашинд яагаад тийм эвэрний талаар ингээд ийм гарч ирээд идэм болоо гэдэг зүйлийг яриад байгаа юм. За тэгээд яг гоо зарим хүмүүс болохоор шууд хэлээд л энэ бол нэг юм онцгой ач холбогдолтой бол биш ээ. Гэхдээ Библи дотор бол эвэрний талаар бол үнэхээр олон үг байдаг шүү гэд ярьсан. За тэгээд энийг бол манай сонсогч нар маань те өөрсдийнхөө коммент бас үлдээх байлгүй. За тэгээд тэрний дараа болвол яагаад энийг нөгөө Христийн шашны сүм гэдэг бол нэгдүгээр нөгөө рубрикийн мэдээ те тэрийг одоо батгах зорилгоор хайж байна. За тэрний дараа болвол яг энэ маллах судалгаанаас болвол энэ загалмаатны шашны шүтлэг зан үйлийн илрэл болсон те хамгийн гол чухал зүйл бол мэдээж загалмаа тэмдэг байх хэрэгтэй те. За тэгээ энэ яг загалмаа тэмдэгний хэлбэртэй ийм олдор болсон байгаа. За тэрний юу гэхээр мэдээж загалмаа чи юм одоо ингэ нэмэх тэмдэгтэй байна штэ. Тэгтэл тэрний одоо нэгдлийнхэн булангийн тэр нэг хэсэг байгаа байхгүй юу? Яг одоо манай найруулагч харуулж байна. За тэгээд энэ дээр бол яг энэ бол ингэ загалмаа муу юма гэдгийг Монгол болон одоо хил залгаа бүс нутгаас олдсон маш олон загалмааны ингэ дүр төрхүүдийг ингэ харж ингэ харьцуулж судалж үзсэн те. За үүнээс гадна яг 13 дугаар зууны үеийн загалмаа бас ийм байсан юм байна гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа. За тэгээ энэ загалмаанаас гадна саяны эвэр те бусад энэ олдууруудаас шалтгаалаад энэ сүм хийд өөрөө яг ямар сүм хийд байсан бэ гэхээр 13 дугаар зууны үеийн эзэнт гүрний үеийн Христийн шашны Нестор урсгал байгаа байхгүй. Нестор гэдэг урсгал байдаг. За энэ урсгалын талаар байгаа. За тэгээд үүнээс гадна бас одоо юу болцсон байгаа байхгүй. Энэ тус шашны одоо ингээд нэг юм хүрэл дэнгийн суур болцсон байгаа. Мэдээж одоо нэг шашин болгон гэдэг ч юм уу те заавал одоо будын шашин гэхэд чинь ингээд хүж асаагаад те ингээд гал асаа сангийн вапер байд юм уу хүж тавьдаг юм нэг хэрэглэгдэхгүй юм байгаа шүү дээ. Асаагаад байдаг те. За тэрнтэй адилхан яасан бэ гэхээр дэнгийн суур байгаа байхгүй. Дэнгийн цогц гэж байдаг шүү дээ те. Тэрнтэй адилхан дэнгийн суур гарч ирсэн байгаа. За энэ суур нь бол үнэхээр нэг жижигхэн хэсэг байгаа юм л да. За тэгээ энэ хэдийгээр нэг хэсэг юм шиг боловч энэ бусад олдууруудаар бусад 13 дугаар зууны үеийн те ингээ Христийн шашны одоо ингээд дэнгийн цогцнуудтай харьцуулаад үзэх юм бол энэ яг нөгөө Христийн шашны дэнгийн цогц мөн байна гэдэг нь тодорхойлж байгаа. За ингээд ер нь бол саяны энэ бүх зүйлүүдийг ингээ харьцуулаад үзэх. Дээрээс нь саяны тэр эвэр штэ. Эвэр болвол ингээ тухайн тархалтыг нь мэдээж тэр нэг юм том малтгаас олдож штэ тий. За ингээ хотын малтгаас олдоод байна. Энэ тэнд ингээ айгүй олон байсан байгаа байхгүй. Гэхдээ мэдээж нэг газар бөөгнөрлөн хитрхи их байгаа байхгүй. Энэ хитрхи их байсан зүйл нь болохоор яг тухайн одоо сүм хийдийн тий. Яг ийм
хоймрын хэсэг тийм тахилын ширээ байгаа. Тэр тахилын ширээний хэсэг байгаа байхгүй. Гэтэл Христийн шашинд өөрөө тэр тахилын ширээ гэдэг ба штэ. Энэ зүйлийг бас юм эврээр уурладаг гэж аахгүй, дөрвөн булангийн эврээр уурладаг ийм зүйл байдгаа гэд ярьсан байдаг. Одоо ясан ийм одоо булантай ч юм уу байх юм байна л да тий. Би танаас нэг зүйл авалж асууя. Одоо энэ дэнгийн суурь гэдэг байгаа штэ тий. Одоо лааны суурь шиг юм шиг энэ бас ихээхэн л гоёмсог юм харагдаж байна л да. Энэ Христийн шашны хэрэглэгдэхүүн буюу гаднаас орж ирсэн зүйл гэж бодохын тулд энэ манад түгээмэл олддгүй олдор байх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Энэ тэгэхээр одоо зөвхөн л энэ Христийн шашны энэ хэсэг туйраас олдсон юм байна тий. Өөрөөр бол олдож байгаа. Тий, өөрөөр бол олдож байгаа. Харин энэ бол нэг өвөр Монгол, одоогийн өвөр Монгол нутгийн одоо яг Юан гүрний үеийн шүү. Ийм Христийн Несторын шашны одоо ийм сүм хийдүүд байгаа байхгүй, олон шашны тойр мөр гэдэг. Олон одоо шашинтны тойр гэдэг нэг юм үлгийн нутаг байгаа. Одоо яг Юан гүрний үеийн. За тэндээс бас ингэж олдож ирсэн тохиолдлууд байд юм байл. Тэгэхээр энэ бол яг нэг Христийн шашных гэдгийг бас давхар илэрхийлчихэж байгаа юм. За дараагийнх нь зүйл болохоор тий. Ер нь бол энэ нэг сүм хийдийн тий ингээд барилгыг яагаад Христийн шашных гэж үзээд байгаа юм бэ гэдэг ийм таамаг байна. Мэдээж нэг ийм 4-5 олдуураар дамжуулан гутаа. За энэ бол Христийн шашных юм байна. Окей болоо тий. Ийм зүйл бол бас байж болохгүй байхгүй. За тэгээ энэ чинь одоо буцаагаад энэ судлаачдын одоо нэг илрүүлж тогтоосноор бол барилгын зохицолборын байрлал зүй тий. Төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, барилгын засал чимэглэл, мөн ийм олдуурын өвөрг зориулалт зэргийг харьцуулж үзээд ерөн хар ормын Христийн одоо Несторын шүтлэгтний одоо нийгэмлэхний сууж байсан газар юмаа гэдгийг бол тодорхой болж байгаа байхгүй. За тэгтэл түүхэн сурвалж дээр юу гэж байгаа вэ гэхээр түүхэн сурвалж дээр бол яг Несторын шашны урсгалтай нэг л сүм байгаа байхгүй. Христийн шашны нэг урсгал байгаа, нэг л юм байгаа те. Тэр нь болохоор Несторын шашных гэж гарч ирж байгаа. За энэ бүхнээс ер нь бол те ер нь бол ингээд саяны тэр зүг чиг ингээ хаалга те ингээд нэг хаалганы байр одоо чинь Монгол гэр хаашаа харж үүдээ те зүүр урагшаа те. За энтэй адилхан тэгэх юм бол бусад одоо тухайн үеийн сүм хийдүүд гэх юм бол те эсвэл исламын шашны сүм хийдүүд байх хэвээр мэдрээс те тэгээд Христийн шашны одоо бас сүмүүд байгаа. За тэгтэл яг энэ Несторын шашны урсгалынх нь болохоор энэ хаалганы одоо ингээ те хаашаа харж байгаа байрлал энэ төр нь арай өөр байд юм байна л да те. За баруун зүг рүү харсан байх жишээ. За энэ зэрэгтэй харьцуулаад үзэхээр ер нь 13 дугаар зууны үед хар орон хотод байсан барилгын төлөвлөлтөөс шал өөр байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол тэр Несторын шашны урсгал гэдэг зүйл Монголд бол 13 дугаар зууны үед орж ирсэн байна. Энийг бас түүхийн те янз бүрийн баримтаар бас баталж болоод байдаг гэсэн үг. За хоёлаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлээ. Нэвтрүүлэг маш сонирхолтой явж байна. Тэгэхээр одоо нэг хүүхэд багчуудын сурах, танин мэдэх, одоо энэ шинжлэх ухааны танин мэдхэд надад хамгийн чухал зүйл нь газар зүйгээ мэдэх гэж боддог байхгүй юу? Одоо жишээлбэл ямарваа нэг улс оронд болж байгаа мэдээллийг авлаа гэж бодоход яг энэ газар зүй хаана болж байгаа вэ тий? Тэгж бодоод би ингээд нэг гэртээ аюу том юм газрын зураг аваад тавьсан. Тэгээд одоо жишээл хүүхдтэй за хоёлаа одоо энэ Монгол улс эндээсээ гараад энэ цэг дээр очиж шүү. Одоо гих жишээний. Тэгээ одоо янз бүрийн одоо түүхэн болоод ном зохиол уншиж байхад те ийм тийм юмны хойг мойг гэхэд ингээд тэрийн огт ингээд анзаарахгүй мэдхгүйгээр уншвал тэр одоо бүрэн бүтэн мэдлэг болохгүй гэдэг юм уу. Тэгээд одоо энэ манад идэг манай зохиолч нөгөө бурхан гэдэг лавгд болон байгаа шүү дээ тий. Би тэдний гэрт очисон чинь нэг ийм тоглоомоор хүүхдтэйгээ тоглож ирсэн. Энэ бол одоо энэ дэлхийн бүх улс орны далбаа болон мэдээллүүдийг агуулсан ийм карт юм. Тэгээд тэр хоёр өштэй бүгдийн чиглэлцээс та баа байг болдог. Тэгээд би яг тэр үеэс хойш энэ өстой гоё юм байна, ийм юм аавь гэд ерөөсө дахиж олоогүй байхгүй тэрийг энэ тэндээс тэгсэн чинь яг манад одоо өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент тэгчээр ингэж орж ирж байгаа юм байна. За энэ дээр бол одоо тоглонгоо дэлхийн бүх улс орнуудтай болоод нарийн деталь ингээд мэдээллүүтэй танилцаа явуучих ийм боломжтой юм байна. Тэгээд одоо жишээлбэл нэг 5-6 хүн хамт тоглож байгаа шүү дээ тий. Гэр бүлэрээ ч юм уу. Тэгэл одоо би танаас ингээ асуух нь л дээ. За энэ аль улсын далбаа вэ? За эсвэл дороос нь ингэж за хятад гэж зөв хэлчлээ гэж бодоход за доотлихыг нь хүү ам нь хідвэ? За аль твд байдаг вэ? За тэгээд нэмэх нь одоо юм газрын зураг мөрөнд дагалдчих юм байлээ. Тэгвэл одоо төв дээрээ заана уу гэд. Тэгээд картуудаа алцааргаад хамгийн эхэлж картгүй
болсон хүн нь одоо хожигдох нь тэгээд нэг хүн нь одоо картуудыг ариун их мэдлэгтэй болмоос бүгдийг хураахан л дээ. Тэгээд тоглоомынхын тайлбар энэ төр бат их сонирхолтой гоё юм байлээ. Энэ бол надад үнэхээр таалагдчихж байгаа. Харахад нэг хөзөр шиг юм боловч энэ бол нэг хүүхэд насндаа чийлсэн юм чи яаж насанд орчтой хүнд гоё үлддэг вүлээ. Тэгэхээр харахад одоо юм жижигхэн хэм төсөр нэг тэ хөзөр шиг юм боловч энэ бол ерөөсөө хүнд маш асар их мэдлэгийг авчрах ийм тоглоом юм байлээ. Тэгээд өнөөдөр бас нэвтрүүлгийн маань ивэнттгэн ажиллаж байгаа танаа байгууллагт маш их баярлалаа. За хэдүүлээ дараа нь заяаг байхгүй хоор тоглоё тий. Заяа байвал одоо бүх хэвлэлд тоглоод хажаад тий. Энд тэгээд нөгөө оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалж байгаа юм байлээ. Тэгээд Улаанбаатар хотод ч 10 салбар байдаг юм байна штэ. Тэгээд Эрдэнэт нэг, Дарханд нэг гэх чинь. Та бүхэн тэгээд бас энэ тоглоомын хүүхдүүдээ гэрүүл даавыг гэвэл 96 62 21 46 гэсэн утсаар холбогдорой. Имэйл хаяг нь marketing@orgilceg.mn гэж байгаа юм байна шүү. Энэ бол айл гэр цаавал байх хэвээр юм гоё тоглоом гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо яг нөгөө нэг хаалгууд нь бол бусад байрлагуудаас шал өөр гэсэн тий. Тэгэхээр яг иймэрхүү хаалга буюу одоо яг Нестрон шашны ийм хаалгууд бол хаана илүү их байдаг вэ гэхлээр Дундад Аз болон Дорнод Туркестаны үеийн сүмүүдэд бас байд юм байна л да. Төлөвлөлтөө яг ижилхэн байгаа. Тэгэхээр энэ бол яг нөгөө нэг исламын шашин байна шүү дээ. Исламын шашнаас яг эсрэг зүгт гэсэн утга санааг илэрхийлж байгаа байхгүй юу? За тэгээ одоо яг энэний бол сэргээн засварлтыг нь бол яг тухайн барилгыг малтаж үзээд ер нь суур болон тий ер нь ийм сэргээн засварлсан байгаа. Тэгээ сэргээн засварлж үзэнгუთ энэ бол ер нь бол нэлийн юм боломжтой тий яг ийм христийн шашны Нестрон шашны урсгалын байна гэж үзсэн байгаа. За тэгээ энэ нь бол мэдээж 1220-оос 1270 оны хооронд үйл ажиллагаа явуулж исэн сүм хийд байх боломжтой гэж байгаа байхгүй. За тэгээ дараа нь бол энэ сүмийг бол устгасан байгаа. За ингээ устгасан тэгээ хожим нь бол 1270-аас 1380 оны хооронд энд шал өөр дөрвөн барилга бүхий яг юм юу яаж байгаа 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний үеийн тий ер нь нэг юм Будда маягийн сүм хийд байхгүй Будда маягийн сүм хийд тэгээд нэг юм хятад архитектур маягийн юм сүм хийдүүд байсан шүү дээ. Тэгээд 13 дугаар зууны барилга байгууламжууд тэгээд яг иймэрхүү ингээд тавьсан байгаа байхгүй. Би нэг голдоо нэг хэрхэхтэй тэгээд гадна талдаа юм дөрвөн юм шар өнгөөр ингээд тавьчихсан одоо ингээд сэргээн засварласан зураг нь байгаа даа. За тэгээ энийг ингээд бодоод үзэх юм бол яг 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний үеийн нийслэл хар хором хотод те Будда зэрэг янз бүрийн дүрс дахигчдын 12 сүм гэж байгаа. Исламын 2 сүмээс гадна христийн те шашны Нестрон урсгалын хамб өөрөө сууж исэн хамбан сууж исэн өөрийн сүм хийдэд хурал номын үйл ажиллагаа явуулж байсан гэдэг юм сурвалжийн мэдээ байгаа байхгүй. Энийхин хамгийн сайн мэдж байна вэ гэхээр нөгөө 1254 онд те Монголын их Монгол улсын нийслэл хар хором хотод хэдэн сар байсан тэгээ нөгөө Урубрук тэр бол энэ загалмайтны шашны нэгэн одоо нэг бас нэг бүлгийн төлөөлөгч хүн шүү дээ Францискийн урсгал гэдэг. За энэ урсгалын төлөөлөгч учраас тэр хүний сонирхлыг хамгийн их татах зүйл нь болохоор нөгөө христийн шашны нэг сүм байх гэдэг шүү дээ. За тэгээд тэрний тэмдэглэлд юу гэж бичсэн байдаг вэ гэхээр түүний гэрчлж байгаагаар христийн сүм нь хотын захад орших бөгөөд замдаа те энэ хурлын талбай худалдааны зах зэргүүдийг те ингээд нэг сарацинууд ингээд хороол гэж байгаа байхгүй. Тэр хороолуудыг ингээд дамжиж очдог гэж байгаа. Тэр сүм рүүгээ. За тэгээд Монголын 13 дугаар зуунд те Нестрон урсгалын хамгийн их түвэнд илэрсэн үе байгаа байхгүй. Тэгээ тэр ойг очоод үзсэн чинь тэнд нэг Ариун Мария тэгээд нэг сүм хийдийн тахилын зан үйл энэ бүх зүйлүүд ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгээд ер нь бол яг 13 дугаар зуун бол Нестор шашны хувьд ч тийм энэ урсгалын хувьд бол хамгийн их түвэнд илэрсэн үе гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл Монголын байлдан дагуулал энэ загалмайтны буйл болон тэг юм христийн шашнуудад хор учруулаагүй бөгөөд эзэн хааны гэр бүлт ч гэсэн яг иймэрхүү төрлийн хүмүүс айгүй олон байсан. Ялангуяа Чингис хааны одоо гүнж хатад те иймэрхүү хүмүүс бол олон одоо ийм христийн Нестор шашны ингээ урсгалд орсон хүмүүс байт юм байна л да. Яагаад вэ гэхээр энд нөх Хэрээд, Найман те ийм гаралтай одоо ийм хатад нэгдүгürt байсан, мэрэгд гаралтай хүмүүс байсан те. За үүнээс гадна яг эдгээр одоо нөгөө Хэрээд, Найманы цэргийн томоохон жанжид ба штэ. Эднэр бас Нестрон шашинтай байсан байгаа байхгүй. Монголчууд бидний тэгвэл бас одоо хэсэг хувь гэх юм уу одоо энэ хар хором хот орчмын хүмүүс ч юм уу те
Тийм л байсан. Би харин бас за юм шашныхан сүмэн байдаг юм байжээ. Тэрийг одоо тэгээд дандаа одоо юм Европ царайтай гадны хүмүүс нь шүтдэг юм уу? Эсвэл монголчууд яах юм бол доо гэдэг дээр бас их сонирхол төрж илаа. За тэр сонирхол дээр нь ингээ ярьчээ. Ер нь бол нилээд хаад гэж байгаа байхгүй. Хаадууд нь сахил хүртээгүй хэрнээ загалмайтын шашинд ийм талтай тэрч байтугай одоо ингээд уг шашныг эрхэмлдэг шинж чанарыг одоо харуулдаг байсан гэд хамгийн одоо нэг чадварлаг ийм уугуур хэрээд ийм сайднар ч гэсэн голцоо энэ шашныг шүтдэг байсан гэдэг нь бол энийг бас давхар харуулдаг байгаа юм. За тэгэхээр Несторын шашин гэж те гэгч нь яг ямар утгатай шашин юм бэ? Энэ яг хизээ үссэн. Монголд яг хизээ орж ирсэн. Энэ талаар болохоор манай урнаа бэлдсэн байгаа тий. Багш маань надаас асуусан чи Несторын шашин гэ мэдхүү гэд тий. Яг би одоо яг Монголд энэ шашин байдгүй гэдэг бас харлаа. Эндээс эхлэхэд бол Монголд бол амьд хэлбэр одоо ямар нэгэн уулмөр байхгүй түүхэн болон археологийн л юм өв хадгалагдсан байдгийн байна. Тэгээ Монголын эртний шашин шүтлгийн олон талт байдлыг илэрхийлэх одоо юм чухал гэрч гэсэн мэдээллийг харлаа. Тэгээд энэ түүхч доктор Инх Чимгийн бичснээр энэ шашин хаанаас ирсэн бэ те? Энэ талаарх нь ярихад Византын эзэнт гүрний Эфес хотноо 431 онд болсон энэ загалмайтын шашны буюу одоо тий бүх одоо нэг загалмайтыг хэрглэж байгаа улсуудын гэсэн үг шүү дээ. Их чуулганаар тус улсын нийслэл хот Константинополийн тэргүүн хамб Нестор гэдэг одоо үүсгэн байгуулагч юм байна. Нестор хэмээгч Христийг хоёр мөн чанартай бурханлаг шинжтэй хүмүүн байсан гэж өөрийн үзэл бодлыг хамгаалсан ч ялагдсан. Тэг ялагдтаад улмаар одоо энэхүү шашны чиглэл ингэж үүссэн байна. Одоо өөрийнхөө одоо тэрийг тодорхойлсон ба шүү дээ. Христ юм хөөн гэд. Тэгээд энэ шашныг өөрийнхөө ингэж жоохон өөрчлөөд өөр урсгал болгоод аваа явсан байна. Тэгээд Эфесийн их чуулганаар энэ Несторын шашныг тэрс үзэл хэмээн үзэж үл твчих бодлого явуулснаар тус шашин Византын эзэнт гүрний нутгаас халин гарч ойрох дорнод дундад Азад тархсан түгээн дэлгэрсэн гэсэн юм байна. Тэгээ Монгол бол 10-аас 11-р зууны үед баг ороод ирсэн байсан байгаа зү тэ. Тэгээ эртний тэр яг 10-аас 11-р зуун гэдэг нь болохоор нэг Ханилаг аймаг ер нь монголчууд нэг хятад гүрний захиргаанаас гарах гэж байгаа энэ үйл явдал байхгүй. Тус тусдаа өөрийн гэсэн бие даасан тэ ийм хамт улсуудыг ингээ байгуулж байгаа. Үүнээс болохоор Хэрээд 8 нар нь болохоор Несторын шашинтай байсан байгаагүй гэл одоо ч энэ бол маргаантай л да. Гэхдээ хожмын үйл явдлуудыг хараад авах юм бол юу байгаа одоо Мөнх хааны ээж Сорхогдон бэхий те тэр Сорхогдон бэхийгийн өсгсөн дөрвөн хүүхэд дөрүлээ хаан ширээн суусан. Тэгээ Сорхогдон бэхийг бол яг л одоо Христийн шашны Несторын урсгалын хамгийн гол төлөөлөгч гэж үзэж байгаа байхгүй. Үүнээс гадна Огуул Хамиш хатныг, Гүйгийн их хатан Огуул Хамиш хатныг те дээрээс нь бас Монголын хэд хэдэн сайд нарыг томоохон албан тушаал хашдаг энэ хүмүүсийг үздэг байсан байгаа. За Флана Карфини гэж Монголд одоо яг Гүйг хааны одоо хаанчлалын үед ирсэн. За тэгээд тэр хаанчлалын үеэр бичсэн тэр хүний одоо сонирхолтой тэмдэглэлүүд байдаг тий. За энэ тэмдэглэлийн үеэр бол ингэж бичсэн байгаа юм. Гүйг хаан бол Христосын шашинд тий талтай байсан. Тэр тухай бол яг тэрний одоо ингээд тий тэрийг тодорхойлж хэлэх юм бол Гүйг хаан бол нэг 40-с 45 орчим насны хүн. Магадгүй түүнээс ч өндөр настай байж магадгүй гэж байгаа байхгүй. Тэрээр дунд зэргийн одоо юм нуруутай, маш хэрсүү, ухаалаг, бөгөөд хитрхи залжин байртай. Буйртай бөгөөд ихэмсэг зантай ажгүй гэж байгаа. За тэгээ түүний хий хоосон инэв хийлэн буюу ямар нэгэн гинхэн дэмий явдал гаргахыг хинч үзээгүй. Ямар ч одоо юм хийгүү гэсэн үг байхгүй. Ямар хүн бэ те. Ааха. За тэгээ тэрнээс одоо огт салахгүй яваад исэн юм Христос шашнууд нь байд юм байна л да. Христос шашны зүйлгүүд нь. За энэ хүмүүс бол түүний одоо ингээ зарлаг барлаг болсноос хойшоо те ер нь бол ингээ бидний одоо ингээ ярьж өгснөөр бол ер нь Гүйг хаан бол Христосын шашинд бол те орон гэдэгт хэд бол бат итгэдэг. Яагаад гэвэл Гүйг хаан бол те өөрийнхөө одоо ингээ Христос шашнтын санаартангуудыг бол дэмжиж байлгадаг те. Үүнийхээ гадна өөрийнхөө өргөөнийхөө гадаа гэж байгаа юм. Магадгүй энэ бол хар ойрон хот биш Тамирын шар ордог хэлсэн байж магадгүй. За ингээ өргөөнийхөө урд тал гэж байгаа байхгүй. Өргөөнийхөө урд тал бол юм Христосын юм дуган байгуулад тэнд одоо ингээ мөргөл сүм хийхийг бол хамаагүй ингээ зөвшөөрдөг байсан. Тэгээ Христос шашинтны нэгэн одоо адил грек заншлаар гэж байгаа байхгүй. Татар болон одоо ингээ бусад хүмүүс бол тэр одоо сүм хийдэд бол хичнээн хүмүүс хамаагүй ордог гэж байгаа байхгүй. Тэгээ саяны чиний нөгөө түрүүний асуусан монгол хүмүүс орд юм уу? Эсвэл тэр гадныхан ордог байсан юм уу гэх тээ. За тэгэхээр энэ шүтдэг хүн болгоно л ордог байсан. За Гүйг өөрөө ч гэсэн юм Христос шашинд талтай байсан гэдгийг нь мөн түүний одоо нэг түүнийг тий одоо тухай бичсэн Перс сурвалжийн мэдээд давхар баталдаг байхгүй. За тухайлбал Жувеныгийн энэ тухай бичгтээ бол тий бүр хүүхэд ахуйн насандаа хааны одоо ингээ албанд Атабек гэдэг ийм үүрэгтэй зүтгэж явсан Кадан гэдэг ийм Христийн шашинтай хүн байсан юм байна л да. За тэр хүн бол одоо ер нь Гүйгийг хүмүүжүүлсэн хүн гэсэн үг байхгүй.
гүйгийн багш нь гэсэн. Тийм учраас гүйг бүр хүүхд ахуй наснаасаа эхлээд Христийн шашны одоо ийм тийм номлол эсвэл тэр Христийн шашныг хүндэтгэж харьцах багш нь өөрөө тийм Христийн шашинтай хүн байсан учраас Христийн шашныг ойлгох ийм одоо ухаан суусан байсан. Хар багаасаа ер нь бол Христийн шашныг эрхэмлдэг байсан гэж үзэж болно гэдэг. Тэгэхээр одоо нэг юу яагаад аа? Ер нь бол яг ийм Христийн шашны ийм сургаал номлол те түүний одоо ийм ой тоонд хадан дээр сийсэн зураг мэт ингээ арилжгүй тод үлдсэн байх магадлал өндөртэй гэдэг гэж байгаа байхгүй. За тэгээд энтэй адилхан ер нь Гүйг хааныг болвол те Христийн шашинт нь санаартан нарт бол ер нь тал бүрийн дэмжлэг тусалцаа үзүүлдэг гэж хэлээд байгаа. За энэ бол яг ийм Христийн шашинтай хүмүүсийн өөрсдийнх нь тэмдэглэсэн тэмдэглэг байхгүй. Гэтэл энийг бол бид нар одоо яг юу гэж үзэх вэ гэхээр 13 дугаар зууны үеийн Монголын хаадууд бол бүх шашинд бүгдэнд нь л яг чөлөөтэй нээлттэй харьцаагаар нь хангаж өгдөг байсан. Аль нэг шашныг бол халагчилж үздэггүй байсан гэдэг тийм ийм зүйлийг бас давхар хэлж болж байгаа. За энэ нь бол тэгтээ цаа талаараа яг юу хэлээд байна гэхээр бүх шашинд чөлөөтэй хандаж чадж байна гэдэг бол бусад бүх газрын тийм биз дээ. Одоо бусад бүх шашнууд ингээ хар орон хот руу төвлөрөх, хар орон хот руу ирэх одоо Монголын эзэнт гүрэн тухайн үеийн дэлхийн нийслэлдээ шашин хүлээн зөвшөөрч байна гэдэг цуу яриа бол хормын төдийд харна штэ энэ чинь. За тийм учраас Дамаск, Рум, Багдадаас төдийгүй энэ яасаачууд, рүүсүүдээс санваартнууд гэж байгаа. Гүйг хааны ордон руу аяны жолоо тий хандуулах болсон гэж байгаа. Эднэр бол бүгд одоо ингээ тий янз бүрийн шашны одоо төлөөлөгч нар байгаад байгаа. За хааны албаны эмч, домч нарын олонх нь Христийн шашинтай байсан гэдэг юм бас мэдээ байгаад байгаа. За үүнээс гадна яг энтэй холбоотойгоор нөгөө Христийн шашинтай холбоотойгоор тий рубрики бас нэг тэмдэглэл гарч ирнэ. За энэ рубрикийн тэмдэглэлд бол мөнх хаан бол хар ойронд байхдаа энэ хатад эхнэр тий одоо ингээ маш олон хүмүүсийн хамт шашин бүрийн тий гол дугандаар нь очиж одоо ингэж үе ингэж бурханд мөргөл ёслол үлддэг байсан гэж байгаа байхгүй. Бүгдэнд нь мөргөж юм. Ер нь бол үлддэг байсан гэж байгаа. Тэгээ түүнийг одоо хэд хэдэн удаа тэр Нестор шашны сүмд тий эхнэр хүүхдийн хамт орж мөргөл хийж байсныг рубрик харснаа битсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол мөнх хаан ч гэсэн одоо тий бүх шашныг бас ингэж гадуурхгүй үздэм байна гэдэг хэлээд байгаа. Бүгд нь мөргөд явчихна гэдэг бас өөр л байгаа хэл та. Рубрикийн юм тэмдэглэгээ ч гэсэн өөрөө нөгөө нэг Христийн католик шашны урсгалын хүн болохоор өөрийнхөө тал дээр одоо бас нэг мөргсөн гэд биччихч бас боломжтой шүү дээ. Гэхдээ энийг ингээд яг бүрэн утгаар нь үзэх юм бол дараагийн үйл явдлууд, дараагийн түүхэн сурвалжууд илүү тодорхой хариулт өгчдөг болов уу гэж би боддог. Тэрний юу гэхээр энэ 1254 оны 5 сарын 31 гэж байгаа байхгүй. Хар хормын одоо ингээд сүмд те энэ одоо ингээд энэ ариун сүнсний их баярын өдөр гэж байгаа байхгүй. Ер нь түүхэнд анх удаага буддын шашин, христийн шашин те исламын шашин эдгээр гол 3 шашингууд хоорондоо ном хаялцсан байна. Энэ онлын маргаан гэсэн үг байхгүй. Энэ онлын маргааныг хэн зохион байгуулж байгаа вэ гэхээр их хааны зарилгаар зохион байгуулж байгаа учраас их хааны төлөөлөгч нар тэр шашин болгоны том төлөөлөгч нарт нь очиж одоо урилга өгж байгаа байхгүй. За тэр урилга нь бол тусгай үүрэгтэй болон бас даалгаварт. Ямар нэгэн одоо юм хараалын юм уу те ийм үг хэлэхгүй хит нэгэргүй дайр давтлахгүй те энэ одоогийн нэг дебет одоо нэг юм ихтгэлийн тэмцээн байдаг шүү те. Яг л энэ одоо ихтгэл бэтгэлзээ л гэсэн үг гоо мэтгэлзээ. Мэдлэгийн их өргөө гэж байгаа юм шиг сонсогдож байгаа ерөн санаа нь л. За тэгээд ингээд тусын шашингууд те одоо та бүхэн бүгдөө өөрсдийн шашныгаа үнэн зөв гэдгээ. За тэр үнэн зөв гэдэг бүх юмаа тэмдэглээд аваад хүрээд ирээ. Тэгээд яг хааны ордонд те одоо ингээд ном хаялцнаа. За энэ номыг бол одоо нөгөө тусгай дүрмийн дагуу одоо нэг чинь христийн шашин ч юм уу те исламын шашин, буддын шашин гэх 3 шүүгчин гэж гарч ир шүүнэ гэдэг юм. За иймэрхүү зүйлийг ярьсан. Тийм учраас рубрик яг энэ үйл явдал дээр тэнд таарсан учраас өөрөө тэнд христийн шашны номлолыг гайлдах те энэ үйл явдалд нь яваад орсон юм шиг. Өөрийнх нь тэмдэглэлд нь агуу тодорхой байдаг байхгүй. Яагаад гэвэл ер нь бол энэ бол юу яасан. Ер нь бол цор ганц бурхан байдаг тухай те ярилцсан. Ингээд нэг сэдвүүн тийм байсан гэж байгаа. Цор ганцхан бурхан байдаг. Тэгэхээр тэр бурхан нь яг Христ үү, Ислам уу, Будда юу гэдэг тал дээр ирсэн гэж байгаа байхгүй. За ингээд энэ яриа ингээд агуу олон удаа үргэлжилсэн. Тэгээд миний тавьсан саналууд ийм байсан, тийм байсан гэд тэмдэглэлүүд байдаг. За тэгээд энэ тэмдэглэлүүд дээр бол ерөнхийдөө рубрикийн мэдээгээр бол Христийн шашин болон Исламын шашин энд ялсан. Гэхдээ хаан болвол сүлд орсон талд нь орсон гэж байгаа байхгүй. Сүлд орсон талыг дэмцэн гэж, сүүлийнхнийг дэмцэн гэж. За тэгтэл энэ дэмцэн гэдэг үгэн дээр одоо буцаагаад нөгөө хар орон хотын
бүх одоо ингээд талбай те энэ дэрийг ингээд хараад үзэх юм бол хамгийн том сүм бол нөө буддын шишний сүм хийд байгаад байгаа те нөө 90 тохоо өндөр гэл. Тэгээ энэ бүх зүйл ингээд бодоод ингээд цааш нь ингээд ургуулan бодоод үзэх юм бол энд бол бас байж болох юм те. Үнний бас нэлээд ортой байж болох юм. Яг хөө бидэнд бол энэ яг 13 дугаар зууны үеийн тэр жуулчдын эсвэл одоо төрийн айлчлал хийжсэн те. Энэ хүмүүсийн мэдээ баримтал хамгийн чухал байгаа байхгүй. За тэгээд мэдээж нөгөө нэг тий сүүлийнхийг дэмцсэн гэдэг энэ үг байгаа сте. За тэгэн гутаа уг маргааны сүүлд орсныг нь дэмцсэн, хожигдсныг нь дэмцсэн. Тий, буддаг дэмцсэн гэсэн үг байхгүй. Буддын шишнийг дэмцсэн гэсэн үг байхгүй. Мөнх хаан буддын шишнийг дэмцсэн гэсэн утга санаа хэлээд нь штэ. За тэгээ уг маргааны дараа бол мөнх хаан бол рубрукийг дуудсан байгаа юм л та. Дуудаж авчирж байгаа түүнд болохоор хэлсэн байгаа. Бид бол монголчуудаа тий. Монголчууд бол цорын гац бурхан байдаг гэж итгэдэг. Дээд тэнгэрийг хэлээд нь штэ. За тэгээ бид бол түүний ачаар амьдарч түүний төлөө өгөх бөгөөд бид түүнд цагаан шулуун одоо тий цагаахан шулуухан сэтгэлээр ханддаг. Тийм ч учраас бид өнөөдөр ингээд те ертөнцийн дайдын эзэд маягийн явж байна. Гэвч одоо те ингээд хүний гарт бол бурхан бол өөр хуруу заяасан шиг хүмүүс тус бүрт ингээд янз янзын тавилан зам зааж өгсөн. Та нарт бурхан те ёс суртахуун бэлгэлсэн. Түүнийг нь загламат нь та нар сахихгүй байна. Бараг сахихгүй на та нар одоо бараг те бидэнд ингээд эзлэгдээд байгаа шалтгаан чинь энэ гэсэн л санаа хэлээд байгаа байхгүй. Тэгээ тэр бидэнд бол гэж нэг өөрсдийнхөө шашин хэлээд шүү дээ. Дээд тэнгэрийг ярьж जैन. Тэгүн гутаа тэр бидэнд бол мэрэгч төлөгч нарыг оноож өгсөн. Бид тэднийг хэлснийг даган биелүүлж инх тунх амьдран байна гэж ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө монголчуудын уламжлалт шашин бөөгийн тухай яриад байгаа юм л да. Яагаад вэ гэхээр дээд хүүхд тэнгэрээ шүтдэг гэж энэ бол яг бас буддагийн тухайч биш байхгүй. Тэгээд тэр нөгөө асууж лавладаг гэдэг юм болохоор айл хүн нэг үеэс ч гэсэн нөгөө хідэн цагт те дайн эхлэх үү гэдэг ч юм уу ямар нэгэн асуудал дээр нөгөө төрийн зорхооч одоо нөгөө бөө зайр нь ийм хүмүүс байсныг л илтгэж харуулдаг байгаа. За тэгээд ийхүү одоо ингээ Монгол хаадын ийм уян бодлогын улмаас те тус оронд бол ялангуяа хар орон хотод Будда, Христос, Исламын зэрэг дэлхийн гол шашны төлөөлөгчд бол хуран цугларсан ийм том хот байсан байгаа. Тэгээд Монгол гүрний ер нь үедтэй шашны маргааныг олон удаа явуулж байсан тухай сурвалж өчгүүдэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Гэхдээ энэ бол ер нь дэлхийд дахинд анх удаага хамгийн том маргаан босно нь бол дамжиггүй зүйл юм аа ер нь гэж хэлээд байгаа. За багш хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулах цаг болсон байна. Таны аяллыг бид урлын Эстер Монголын маань өнөөдрийн нэвтрүүлгийг явах боломжийг олгож байна. Тэгэхээр Од Мөндрийнхэн маань бол нөгөө бас аялал Туркээр, Египтээр гэл олон улсуудаар аялаад тэр болгондоо бас нэвтрүүлгийгээ та бүхэндээ хүргэсэн. Ирээд үдсэн бол мэдж байгаа. Одоо чи бас явах гэж байгаа сте. Тий, одоо явах гэж байгаа. Тэгээд 7 шөнө 8 өдрийн аялал 6 дугаар сарын 25-ны өдөр гарах гэж байна. Тэгэхээр Эстарийнхэн манай Од Мөндрийнхэн тэр явах болгондоо дандаа алтан гişүүдээсээ юм уу эсвэл нээлттэй зарлж байгаад ингээд хүмүүстэй хамт явдаг. Тэр болгондоо одоо тайлбар хөтжөө хийх, тэгээ танилцах, тэнд чинь ингээд олон сайхан үйл явдлууд бас болж байгаа. Тэгээд энэ удаад энэ зуныг гэхүүд одоо хамгийн сүүлийн Од Мөндрийнхэнтэй явахын боломж байгаа. Тэгээд энэ удаагийнх дээр болохоор манай Бацаяа маань явах байна. Манай найруулагч Гомбо маань явах юм. Тэгээд манай Од Мөндрийн захирал Зулаан маань явах юм. Одоо энэ бүрэлдэхүүн бол хамгийн сайн тайлбарлаж чадах, хамгийн мэдлэг боловсралтай гэх юм уу те. Газар зүйн хувьд одоо за яг барах амтай алга. Тий. Хэлээд ихгүй. Манай Зулаа захирал маань ийм хөтөч хийх хэрэгтэй бас үнэхээр улс хувьд аюу гоё мэдээллийг өгдөг тий. Тэгэхээр одоо та бүхэн маань бас зүгээр нэг аялаад өнгөрөөд те мэдээлэл авахгүй нэг энэ нэг тийм гэсэн гээд нэг өнгөрөх нэг өөр байдаг. Тэр тухай гүн гүнзгий мэдээлэл мэдлэг аваад явахгүй байдаг. Одоо би бол жишээлбэл одоо нөгөө амтны ертөнцийн хөтлөгч байна да гэдэг шиг. За доор хаяж амтан ургамлыг хараа явъя та. Тэнд одоо маш олон эндемик юм зүйл байгаа. За хамгийн мэдээж гол зүйл нь бол бидний очих 5 хот тавуулаа ЮНЕСКОгийн дэлхийн одоо соёлын өвөд багтсан ийм газрууд байдаг. Энэ бол одоо юу гэсэн үг вэ гэхээр дахин давтагдчихгүй одоо ямар нэг байдлаар дэлхийд хамгаалагдсан ийм одоо чухал газрууд байдаг гэсэн үг. Тэгэхээр Холн Бэй гэдэг Вьетнамын энэ газар дээр одоо очих нь байна. 1994 онд бол энэ байгалийн өрмөс тогтцтой шүрэн арал бүхий болон адал явдалтай аялал заваар зугаалах агуу үзэх зэрэгээрээ одоо ийм алдартай гоё газар байдаг. За энэ Камбожийн Ангкор Ват гэдэг байгаа.
одоо ЮНЕСКОгийн дэлхийн бас соёлын үед 1992 онд орж ирсэн дэлхийн хамгийн том сүм хийдийн зохицолбор гэж явдаг. Ер нь дэлхийн нэг 7 гайхамшиг гэдэг те одоо Камбожийн үндэсний бэлэг тэмдэг туган дээр нь хүртэл дүрслэгдсэн ийм зүйл байдаг. Тэгээ 7 гайхамшигын нэг гэд хэлчихэд баг хэлсдэхгүй. За тэгээ Кокер гэдээ бас Камбожд байгаа. Камбожийн эртний нийслэл хот байдаг. Тэгээ ЮНЕСКО дэлхийн өвөр бас 2023 онд бүртгэгдсэн Данкоргийн өмнөх үеийн сүм хийдийн зохицолбор бүхий археологийн дурсгалт газар. За Нимбин гэд байгаа. За энэ бол бас Вьетнамын хамгийн одоо анхны нийслэл хот гэдгээр бас их онцлог байдаг. За ЮНЕСКОгийн дэлхийн байгалийн соёлын өвд 2014 онд орсон уул агуй гол мөрөнгө хосолсон үзэсгэлэнтэй юм сайхан газар байдаг байх нэ. Тэгэхээр та бүхэн од мөндрийн клубын туршлагатай гишүүтэй хамт аялах. За нэмхэн тансаг тав тухтай зохион байгуулалтыг бас ЭС-тараас ингэж авах боломжтой. За үндсэн үн бол 5 сая 790 мянган төгрөг байгаа. Тэр зөвхөн ганц удаагийн онцгой аялалт бол одоо суудл хязгаартай учраас та бүхэн маань энэ 100 аялыг гэвэл бидэнтэй бас нэг дээрээ тэгээд энэ хэр халуун байх болоо одоо бас зуны үйлрэл дургшаа явах нь гэсэн чинь яг тийм айхтар халуун бас үе нь өнгөрцөн билээ 4-5 сар чинь бас тийм байдг юм байна штэ. Тэгэхээр одоо аялал дээр бол те одоо соёлтой танилцсан, түүхтэй танилцсан, одоо хоолны аялал тэн донд ч хүртэл явж байдаг те. Ийм гоё бас зуныг та бүхэн маань дахин давтагдчихгүй аяллыг бидэнтэй хамт өнгөрүүлээрэ. Холбогдох хуцсны дугаар нь 72 тэгтэг 92 тэгтэг. Тэгээ гоё гэр бүлэрээ шийдээд түүхтэй дагуулад амьдрал аялал гэдэг тэгээд ийм гоё дурсамжийг бүтээгээрэй та бүхэндээ санал болгоё. Баярлалаа. Зургуудыг хасч айгуу гоё юм ба шүү дээ. Бичлэг мичлэгийг үтсэн чинь зүгээр тасархаа. Угаасаа тэр зүүн өмнөд Азийн хамгийн гоё юмнуудыг ерөөсө багтаасан. Тэгээ энээс илүү үзэх юм ерөөсө тийшээ байхгүй ер нь. Болдог бол явчих юмсоо гэх. Сольчих юмсоо. За гоё юм байна те. Гоё яллах юм байна. Таны ярьсан дээр хэлэхэд одоо бид нар чинь нэг өөр шашинтай улс орн ч юм уу нэг юм өөр шашны бүлгүм рүү ингэж ороход айгүй бас ингэж жоохон айцтай байдаг байхгүй те. Би буруу юм хэлчихгүй те. Эсвэл ингэж битээр ямар нэг юм тохирохгүй байх үү те. Тэр чинь гол итгэж биширдэг юм нь өөр болохоор. Тэгэхээр манай монголчууд те ямар юм ухаалаг дэлхийд анх удаа те энэ зүйл нь одоо олон шашинтай байдал гэдэг нь бол бахархаж биширмээр л зүйл байна. Яг үнэ рубрукийн бас тэмдэглэлт байдаг байхгүй. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр за одоо яг энэ одоо Нестрон шашин байна. Рубрук өөрөө тэр католик урсгалынх нь байгаа даа шүү дээ. Христийн шашны чинь тэр католик урсгал, Нестрон урсгал гэдэг айгу олон урсгал байгаа даа тий. За гэтэл тэр одоо бас яг үнэнгээ хэлэхэд бол яг тэр католик урсгалынхын чинь Нестрон урсгалынхантайгаа нэг жоохон зөрчилдөө шүү дээ тий. Гэтэл хар ойронд ирэнгуудаа Христийн шашин ганцхан байгаа тэр Нестрон шашны урсгалын гут чинь бас хараад очоо тий. Үзээд нэгдүгээр тий. Баярлаа тэр чинь ширээ тахил махлаа хийсэн ингэсэн байна гэж хэлээд тэгвэл бүр тэр загалмааныхын тухай хэлсэн байгаа байхгүй. Түр нэг загалмааны зураг гарлаа шүү дээ. Тэр загалмааны зурган дээр чинь өнө Христ байхгүй байхгүй юу? Одоо нэг Есүс байхгүй гэсэн үг. За тэгвэл гутны Нестор шашинтынх нь бол яадаг вэ гэхээр тэр загалмаан дээр Есүсийг тавих нь бол одоо юм шившигт үйл явдал гэж үздэг. Ингэж үздэм байна гэдгийг бас тэмдэглээд үдээсэн байгаа. За тэгээд яг тэнд нөгөө Нестрон шашинтны шүтдэг хүмүүс нь яадаг вэ гэхээр энэ малгааныхаа ингээ орой дээрэ гэж байгаа байхгүй. Энэ алт мөнгөн гэж байгаа байхгүй. Загалмаа зүгээд явж байгаа нь шашинтных нь хувьд ямар одоо юм авууштай юм шиг харагцаанад гэж байгаа байхгүй. Тэр хүн ч гэсэн өөрөө өөр урсгалын тий. Гэхдээ Христийн шашинтай хүн байгаа шүү дээ. Тэр загалмаа магалмаа бүх юмыг ажиглаад шүү дээ. Тэгээ бас юм аюу өндөр модод гэж байгаа байхгүй. Өндөр одоо юм шон шиг мод байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо нөгөө загалмаагаа ингээд зүүчээд тэгээ гудмаар нөгөө магтаал дуугаа дуулж аялаад ингээд явд юм байна л та. За ингээд аялаад тэр дуугаа айгуу гоё нөгөө нэг тэр тухайн Христийн шашинтай ч өөрсдийнхээ дууг ингээд дуулж байгаа юм чинь нөгөө магтаал дуугаа айгуу гоё дуулаад явж байгаа шүү дээ. Гудмаар. Тэгэн гут нөгөө сарацинчууд буюу одоо нөгөө ислам шашинтай хүмүүс ингээд айгуу цочиж гайхтал нь бид нар дуулж явдгаа гэдэг ингээд хүртэл тэмдэглээд үлдээсэн байгаа байхгүй. Энэ бүх нь болвол хэрвээ өөр улс оронд хоёр шашинд нэг нь одоо ингээд дуулаад явж байхад нөгөө ислам шашиныхан зүгээр хараа сууж авах уугүй юу те. Жишээ нь тэр Иерусалимын төлөө Иерусалим хотын түлхүүрийг гартаа авахын тулд Христ одоо ислам шашин хоёр хэр удаан яаж тэмцэлдлээ те энэ ч одоо амрах махын хэлсэн одоо ингээ маш олон одоо нэвтрүүлгүүд байдаг штэ. Тэгээ энэ мэтлэнгээр ингээ үзэх юм бол яг л хар ойрон хот бол инх тайвны хот байсан байгаа байхгүй тий. Бүх шашныг хүлээн зөвшөөрсөн бүх одоо ямар нэгэн байдлаар өнгө арьс өнгө шашин шүтлэг тий. Ер нь одоо Монгол улсын үндсэн хуулийн хамгийн ихний заалт байгаа штэ. Энэ заалтыг чинь 13 дугаар зуунд хэрэгжүүлээд явж исэн ийм зүйл байгаа байхгүй. Тэгээд багшаа одоо тухайн үед чинь одоо
шашнаа хамгийн сайн мэддэг хүмүүс нь буюу одоо удирдагч нар байдаг. Ер нь тухайн үеийн шашин хууль байсан. Хэн шашаа сайн мэддэг нь илүү өндөр албан тушаал дээр байсан буюу хэн эрдэмтэй, мэдлэгтэй, мундаг хүмүүсийг одоо эрдэмтдийг цуглуулсан ийм тий одоо од мөндөргийнхэн гэдэг шиг тийм газар бас байсан байж болох байхгүй. Өнөөгийн бидний харж байгаа одоо шашин гэдэг өнцөг чинь тэр үед өөр тийм ээ. Яг тийм бас дэлхийд дахины эзэн байхын тулд юуг анхаарах вэ гэдгийг бас Монгол хаадууд ч анхаарад тий тэрэндээ ингээд чөлөөтэй ингээ гаргах жирэх бодлого бас баримталж исэн байж магадгүй тий. За ингээд өнөөдрийн судалгааны үр дүн гэнэ өнөөдрийн нэвтрүүлгээр бол юу ялаа хоёлаа бүр ингээ баярлсан байна шүү дээ би нэр яг үнгээ хэлэхэд. За өнөөдрийн нэвтрүүлгээр бол 2006 оноос хойшоо 2025 он гэдэг чинь 20 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 20 жилийн өмнөхөөс ингээд судлаад ингээд явсаар хагаад судалгааны бүтээлээ ингээд 2022 онд хэвлүүлээд докторийнхоо зэргийг хамгаалаад ингээд яг энэ судалгааныхаа бүтээлээр ингээд дагнаж судалсан доктор Батбаяр за тэгээ энэ хүний бол хар ормын Нестрон шашинтны дурсгалын археологийн судалгаа хэмээх энэ судалгааны бүтээлээс ишлээд за тэгээ хар орон хотын энэ маллах судалгаа тэр зүүн хойд тэ буланд яг ямархуу барилга байсан юм бэ? Энэ барилга нь ямар учир холбогдолтой юм? За тэгээ энэ нь өөрөө цаашаага түүхэнд юу гэж тэмдэглэгдэж үлдээсэн гэх мэтлэнгээр ярилцлаа. Гэхдээ энэ бол бүхлүүд нь нэг судалгааны ном учраас хоёулаа яг үнэндээ бол өнгөцгөөнд үдийн ингээд илээд өнгөрж байгаа гэдгийг бас сонсогчдоо хэлье тэ. За маш олон сонирхолтой шин зүйлсийг мэдж авлаа. Хамтаас үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Хямд ухаалаг сонголт дээр World Game болон таны аялыг би дурлая. Эстер Монголын маань нэвтрүүлгийн маань ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлгийн NTV, Од Мөндөр радио 107 83.3 хүсээс төлгөнөр та бүхэндээ хүрлээ. Баярлалаа Марат өгшөө. Дараагийн дугаараар харилцсан. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансвага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.